Нөгөө гэртээ йог хуудастай тавтаа морил өнөөдөр бүгдээрээ нуруугаа амраах йог хийн. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн маань ингээд өдөржин яваад ч гэдэг юм уу те эсвэл суугаа ажил, зогсоо ажил ерөнхийдөө нэг байрлалд хүн ингээд удаан байгаад одоо компьютер тоглоом тоглож байгаа жишээлбэл яг нөгөөдгөө хараад те нөгөө өөр юмд бас одоо анзаарах сөхөөгүй яг тэрийг хараад эсвэл одоо зурагт үзэж байгаа ч юм уу те яг нөгөө кинон дотор ороод таны бие махбод юу болоод байгаа гэдгийг анзаарах сөхөөгүй яг ингэ суучдаг те яг тийм хөвшил тийм байдалд та удаан ялангуяа бүр 2 цагаас дээш те хүн ер нь бараг 30 минут нэг байдалд суухад л маш хурдан чилдэг. Тэгэхээр тийм удаан хугацаагаар тийм байдалд байсан болвол тэгээд дээрээс нь таны нуруу бас яг ингэж хилээд өвдөд авах юм бол одоо яг өнөөдрийн маань хичээл танд туслана. За ингээд хичээлд орцгоё. Мөрөө те дээдлийнхаа мөчтийг буюу таны хүзүү толгой мөр хэсгийг ингээд чангараад байгаа бол тэрийг судлахдаас одоо хичээл үзсэн. За хэрвээ яг тэгээд байгаа бол та өчигдрийн хичээлийг бас одоо үзэж болно шүү. Хэрвээ таны яг дээд хэсэгт чинь нэг тийм зөөртэй те байгаад яг энэ чэнэсийн хүртэл байгаад байх юм бол өчигдрийн хичээлийг бас үзээрэй. За юуны түрүүнд бүгдээрээ сайхан бие халаач те бүх биеийн булчингуудыг сайхан сэрээгээд халаагаад өгнө. Матраасныхаа хойно ирж зогсоод тэгээ хоёр гарыг зүрхнийхээ урд тавьчаад тэгээд за бүгдээрээ сайхан хөлөө нийлүүлээд зогсожээ. Хөлийг нийлүүлээд одоо номхон зогсдог шиг хөлийг нийлүүлээд тэгээ гуй шилбэний чин завсар ямар ч зай оруулахгүй гэд юм хавчиж байгаа, зүү хавчиж байгаа юм шиг бүр дотгош нь ингээд итгэвчүүлээд өгнө. Гуйг хүртэл ингээд чангалаад, өгзгийг чангалаад тэгээд яг гизрүү чинь цогж байгаа юм шиг хөвлийгээ итгэвчүүлээд өгнө. За тэгээ нуруу зүгээрээ сайхан сунаад, мөрийг сайхан доошлуулад, мөрийг доошлуулгангаа хүзүү толгоогоороо дээшээ ургаад энчилээ сайхан амьсгалъя. Харцыг тогтоод, харцыг нэг цэг дээр тогтоогоод тэгээ сайхан тайвширхна. Зарим хүмүүс маань харц нь ингээ гүүгээд идэх тэгэхээр маш их ядардаг. Тийм болохоор харцыг гой тогтоогоод за тэгээд энчнээ сайхан амьсгалъя. Яг нөгөө хөшөө болцсон юм шиг ямар ч хөдөлгөөнгүй зөксөх хичээгээрээ та бүхэн маань. Тэгээд зөвхөн таны уушиг хавирга тэлхүүцээр уушгаар амьсгалаад үзье. Цээж хин хэрцгээрээ. Дахиад нэг гүнзгий амьсгалаад гаргая. За одоо айжамхан хоёр гарыг дээш нүргөөд хоёр гарыг дээш нүргэхдээ мөрийг сайхан сулж агаад гарынхаа энэ гарынхаа булчингаар өөрийнхөө гарыг дээш нүргэн мөр сул гар идэвхтэй дээшээ сунлаа. Амьсгал гарахдаа өвдгийг нуулж агаад өгзгөрөө хоошоо жингээр гарынхаа үзүүрээр сунаад тэгээд хоёр гарыг урагшаага тавилаа. За тэгээд айжамхан урагшаага алхаад бан зорилт дээр ирье. За одоо энэчнээс айжамхан буцаад саяныхаа байрал руу явна. Тэгээд нуруу үзүүрээ гой сунаад одоо яг энэ өвдгийг нуулж агаад тэгээд гидс ходоодоо хангалттай дотгошин татж агаад тэгээд нуруугаа гой яг нөгөө юу шиг болгоно. Ширээ шиг болгоно. За одоо энэ үед дахиад урагшаага явлаа. Тэгээд бан зорилт дээр ирээд хөвлийгээ маш сайн дотгошин татаж өгнө шүү. Хөвлийг бол маш сайн татаж өгнө. Хөвлийг татангууд нурууны булчингууд чинь сайхан идэвхтэй ажиллаж өгөх боломжтой болно. Чангахгүйгээр. За одоо яаж явах буцаад алхлаа. Яг саяных шиг өвдгийг чуд нуулж агаад хоёр гараараа газар түшиж агаад нуруу зүгээрээ сайхан сунж өгнө. За энэ үед бүгдээрээ хотоохгүй тийм ээ. За эсвэл ингэж бүхтийхгүй. Бүхтийгөө таах юм бол хөлөө жоохон салгаж агаад өвдгийг бүр хангалттай нуглаад өгнө. Сүмо шиг тийм. Тэгээ сайхан нуруу зүгээрээ сайхан сунаад өг. За дахиад нэг урагшаага явъя. За тэгээд бан зорилт дээр ирнэ. Хэрвээ таны тохой бугууч нь гимтэлтэй нэг тийм эвгүй байгаад идэх бол та бас ингээд юу яагаад хийж болно? Тохоолдоод ингээд хийж болно. Хөвлийгээ маш гоё идэвхжүүлж өгнө. За одоо айж явах буцлаа.
айж хашаагаалахаар за яг түрүүнийхээ байдал дээр ирээд за тэгээд тохоолдоод гуйн дээрээ тохоолдоод тэгээд нуруу зүгээр урагшаа сунж үгүй. Өгзгөөрөө хоошоо түлхэнгээ. Өгзгийг хоошоо түлхэнгүүт чинь ингээ хөлийн чинь ар бас жоохон сунж ингэж гуйны чинь болчихгоод итгэвчж өгч байгаа. Тэгэнгүүт нь ингээ сайхан сунаад толгоо үзүүгээрээ. Тэгэхээр чи нуруугаа ингээ тэгшхэн болж байгаа. За одоо энэчнээс айж хөвлийн гуй хоёрыг нийлүүлээд тэгээд толгоо үзүүгээрээ сул тавьчих. Тэгээ гарыг урдталтаа за хөлийнхөө хоёр талд тавьчих. Тэгээ мөрийг суллахгүйгээр мөрийг хоош нь сайхан татаад өг. Тэнгүүт чи хүзөө толгоо чи нэрхгүй сулраад өг. Тэнгүүт нь хүзөө толгоо суллаад нурууны чинь болчгоод гоё сунж өгж байгаа, тайвширч өгж байгаа. За одоо айж түрүүний шиг тохоолдоод гуйн дээрээ тохоолдоод тэгээд зөөлхөө өндөөгөө босъё. Тэгээ сайхан толгоо хүзүүгээрээ сунангаа мөрийг суллаад гарыг суллаад за яг ингээд урагшаага бас нөгөө харцыг тогтоож байгаад хоёр амьсгал амрыг. За ерөнхийдөө таны сайхан ингээд зарим хүмүүсийн бол ингээд зүрх мөрхөн жоох ингээд цохлох марк юм болоод тэ нөгөө хэвийн цохилтгоос илүү ингээд тийм итгэвтэйгээр ажиллаж эхэлж байгаа юм шиг сэтгэл төрн хэрвээ тэх юм бол маш сайн байна. За тэгээд одоо айж юун дээрээ дээшээ хараад хөвтчихье. За дээшээ харж хөвтээд бүгдээрээ сайхан юугаа нугалчих, өвдгөө нуглаад тэгээд дээшээ хараад хөвтээд үзье. За тэгээд одоо айж хоёр улаан нийлүүлж агаад тэгээд ташаагаа ингээд сул хаяад үзье. Хоёр тийш нь ташаагаа дэлгээд за тэгээд ташааг дэлгээд хоёр гараа бас сайхан биеийн дагуу алгын дээш нь харуулж тавиад тэгээ сайхан амархна. За бидний нуруу чангарахаар дагаад бидний хөлийн арын булчин дээрээс нь ташаа ингээд чангараа явцдаг. Тэгээд мөн ялгаагүй бидний хөлийн арын булчин дээрээс нь ташаа ингээд чангарахаар тэр чангарсан булчингууд маань дээшээгээ нурууныхаа булчингуудыг бас татаад чангалаад тэгээд ингээд нуруунд ийм зөөврүүд үүсгэж идэг. За энэ нь даймжаад удаан хугацаагаар тэгээ явахаар таны нуруу бүр татаад ингээд босож чадхаа байх хүртэл тийм зөөврүүд илэрнэ. За одоо айж хоёр гарыг юуныхаа гойныхаа гадна талаас барьж байгаа ном хааж байгаа юм шиг хөлийг хаагаад тэгээд баруун өвдгийг тэрврээд зүүн хөлийг доош нь чийж өгье. За энэ үед суудлын мэдрэлт гоё суларч өгдөг. Тэгээ амьсгал авч гарахтаа өвдгөө сайхан өөрлөгөө тэрврээд. За тэгээд зөөлх баруун хөлийг доош нь чийж агаад зүүн хөлөө тэрврээд өөрлөгөө бас сайхан чийгээд өгнө. За жоохон суллаад одоо хоёр хөлөө хоёулынгийн нугалж агаад тэгээ өвдгнөөсөө бариад. За хэрвээ энэ үед болмоор авах юм бол хоёр хөлийн гарынхаа дунд хуруу долоовор хуруугаар хөлийнхөө эрхийн уранаас бариад авъя. Хэрвээ таны гар эрхийн уранд хүрэхгүй байх юм бол шилднээсээ бариад аваарай. Болмоор авах юм бол эрхийн уранаас бариад. За тэгээ ташаагаа дэлгээд сайхан юм чинь тайвш. Одоо болмоор байвал хоёр тишээгээ сайхан найгаад үзье. За ингээ хоёр тишээ найгангууд нурууныхаа булчингуудад гоё массаж хийгээд өгч байгаа. Зөөлхөн хоёр тишээ найгаад. За дээрэс нь яг тэр суудлын мэдрэл нурууны доод хэсгийг бас гоё сунгаад өгч байгаа. Гоё өөртөө тааламжтайгаар хийгээрэй. Хүзүү толгоогоо суллаарай, мөрийг суллаарай. Зарим хүмүүс маань мөрөө авчицсан ингэцэн хийж яадаг шүү. Тэгэх юм бол хүзүү толгоо гоё газар тавьж өгнө шүү. За
хоёр хөлийг уулыг нийлүүлж агаад тэгээ өөрлөгөө сайхан татаад хэрэг хүрхгүй байх юм бол шилбнээсээ бариад тэгээд ингээд барьж болно тийм ээ. За хэрэг болмоор байвал одоо сайхан толгоогоо хүзүүгээ бөөрн килоод нуруугаа бүгдийлгээд бөөрн килоод тэгээд нүүр хөл хоёр ойртуулна. За одоо энэчнээс сайхан урагшаа хошоо замжаад нуруундаа баас массаж хийдэг. За одоо ингэж яагаад опа гэд өөрийнхөө инерцээр өндийгөө босчвол бүр сайн байна. За тэгээ хөлөөж игээд бүгдээрээ суугаад үзье. Хөлөөж игээд за одоо энэчнээсээ сайхан матрасныхаа дунд ирээд гуйныхаа араас барьж агаад тэгээд олон ясны уулзуур дээрээ яг ирээд тэнцэнэ тогтоод хөлийг өргөөд зав барил руу ирнэ. За зарим нь одоо ахар сүүлэн дээрээ суудсан ингэсэн хийж идэг те. Тэгэх юм бол айгүй эвгүй байдаг. Тийм болохоор яг ахар сүүлэн дээрээ суухгүйгээр яг нэг эвтэйхэн байрлалыг олоо. Тэгээ нуруу зүгээрээ сайхан сунаад тэгээ хөлийг өргөж өгөөрэй. Тэгээ гарыг урагшин сунгаад хэрхий маш идэвхтэй ажиллаж байгаа. Энэ чинээ бариараа амьсгал гаргаад одоо хагас хөп амьсгал аваад хөп бүтэн зав барил. За энэ чинээ сайхан бариараа бидний хөвлийн маш гоё идэвхтэй ажиллангууд нөгөө нэг эсрэг талынх нь нурууны булчингууд сулардаг. За ингээд хагас бургуудаа чи өнөөдөр бүгдээрээ бүтэн зав гаргаад хагас. За одоо айжмхан суллаа сунгаад доошоо хөвтлээ тайвшир. За хэрвээ таны нуруу ингээд чангараад тэ нэг л эвгүй болоод байгаа бол таны хөвлийн булчин ажиллахгүй байгаа гэсэн үг. Сая ингээд хөнхөө хэмжээний юу навасана буюу зав барил хийхэд та ингээд маш хэцүү санагдаж байгаа юм бол таны хөвлийн булчин төдий чинээ муу байна. За тэгээ хөвлийн булчин муу байгаад эхлэнгүүт чинь нуруу дагаад ерөөсөө байнгын ачаал авч идэг. Хөвлийн дээр ирэх тэр гол ачааллыг чинь нуруу чи үүрээ яваад байна гэсэн үг. За тийм болохоор сайхан хөвлийтэйгээ ажиллах юм шүү манайхаа. За одоо зөөл хөндийгөө хүүхэд байдал руу ороо. Өвтгөлөөд тэгээ сайхан сунаад тухайг матрасан дээр тэгээ гарыг сайхан сунгаад тэнчэнэ. Тайвшир. За хүүхэд байдал бол нуруу сунгах, нурууг тайвшруулах ерөөсөө хамгийн гоё байрлал. За тэгээ таны нуруу нэг тийм айхтар асуудалд орчоог бол хүүхэд байрлалыг хийхэд л таны нуруу маш гоё амарч идэг. За тэгээд хүүхэд байрлал дээр духыг матрасан дээр тавиад тэгээд мөрийг хоошлуулад гараараа сунаад тэгээ сайхан хөвлийн ходоодыг дотгошин татаад тэгээ уушгаараа сайхан тэ нөгөө хавирга руугаа амьсгалаад ингээд амьсгалахаар таны дотор эргэтний үйл ажиллагаа хүртэл сайжирна. Хоол боловсруулах эргэтний систем чинь бас маш гоё идэвхтэй ажиллаж өгнө. За тэгээд хөвлийгээ татаад амьсгалаад ахаар чинь нуруулууч нь ингээд илүү гоё ийм тайвширч байгаа мэдрэмж үүснэ. Та тэрийг яг одоо ажиглаад тэгээ амьсгалаад байгаарай. Хөвлий татчихагаад хойдлынхаа хавиргыг ингээд тэлээд амьсгалахаар нуруу руу чинь ингээд амьсгал яваад маш гоё тайвширч өгнө. За ингээд өнөөдрийн маань хичээл үүгээр өндөрлөж байна. Өнөөдрийнхөө хичээл тавд байсан та бүгдтэй баярлалаа. За тэгээд өдөр тутамдаа йога гоё идэвхтэй хийгээд өөрийнхөө тэр чилээг гаргаад тэгээд гоё ийм чилээгүй те их чөлөөтэй гоё амьдраарай. За ингээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Намасте.